Энэ бүсгүйг хонгорцуул гэдэг Францад их сургуулаа төгсөж ирээд эх орныхоо байгаль орчин тулгамдж буй асуудлуудад гар бие оролцохоор Монгол экологи төвд ажиллаж байна. Түүний хариуцсан хэрэгжүүлдэг өсвөрийн байгаль хамгаалагч буюу Junior Ranger төсөл нь Хөвсгөл нуурын ирэг дээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Монгол улсын цэнгэг хүсний нөөцийн 70 орчим хувийг өөртөө агуулдаг энэ газарт өсвөр насны хүүхдүүдийг сонгон шалгаруулж байгаль дээлтэй болгон төлөвшүүлэх нь Junior Ranger төслийн гол зорилго юм. Тэр том хүний хандлага болон ер нь дадлыг ялангуяа байгаль орчны чиглэлээр бол өөрчлөлт маш хэцүү байдаг, маш их цаг хугацаа нөөц зарцуулагдана. Тийм болохоор бид нэр яг хүүхдүүд лөө чиглэсэн тэр дундаа яг дунд ангийн хүүхдүүд лөө чиглэсэн хөтөлбөрийг бол эхлүүлэхээр шийдсэн. Junior Ranger хөтөлбөрт нийтдээ Хөвсгөл аймгийн өнцөг болон бүрээс шалгарсан 30 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдэнд гадаад болон дотоодын нийт 10 багш хувь хүний хөгжил, мандайлал, англи хэл зэрэг төрөл бүрийн сонирхолтой хичээлүүдийг заадаг юм. Мөн Монгол улсын өөр бүс нутгийн тусгай хамгаалалттай газруудын 5 байгаль хамгаалагч рейнжерүүдийн хамтаар байгаль орчинг хэрхэн хамгаалах талаар практик дээр нь буюу байгальд нь сурч мэдэх нь төслийн нэг онцлог юм. Байгаль байгаль хамгаалагчийн судлаач гэдэг хүн бол байгаль орчин чиглэлийн хамгийн сайнсах юмныг харж байдаг. Мэдэрч байдаг. Эсвэргээрээ тэрний эсрэг хийж байгаа хамгийн болж өгөхгүй зүйлстэй тулгарч байдаг, бас оролцож байдаг. Ерөөсө хоёр туйл гэсэн. Тэгэхээр энд хэрхэн мэндүүлдэг, энд хэрхэн мэндүүлдэж, хооч үе бэлдэж, энэ сайхан байгалыг энэ чигээр нь зэрлэг амттай, тийм олон янз байдалтай хооч үе дэвлэлнэлдэх вэ гэдэг бол бидний хамгийн гол зорилго. Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрт одоо нэг сурагч багшаар сонгогдож ирсэн. За ирсэн шалтгаан нь бол одоо би ус гэдэг сэдвийг хүрээд хүүхдүүдэд бас танин мэдхүй, усыг бас хайрлаж хамгаалах, танин мэдхүй, түүнийг ойлголт, бас усны ач холбогдлыг бас хүүхдүүдэд сонирхолтойгоор хичээл орсон. Sanu Nameg Grant Gadig. I'm a Peace Corps volunteer here in Mongolia. I've been helping teach English with some of the other counselors, also with the first aid lessons, which has been lots of fun. All the students have been participating very well and very enthusiastic throughout the whole process and all the lessons. Хүн болгонд өөр гэсэн онцлог байгаа, өөртөө ихтэй байгаад яг урдах асуудлаа шийдээ тэгээ өөрөө ямар нэгэн байдлаар ингээд үйлдэл хийж ивэл чи өөрөө манлайлагч юу гэдэг тийм мессежийг ерөөхдөө яг энэ хичээлээр өгөхгүй зарсан. Тэгээд эцэст нь за юу ойлгов гэж ярьсан чинь яг тэр мессежийг бас манай хүүхдүүд нэлээд сайн хүлээж авсан байсан, нэлээд урам зориг өгсөн. Ялангуяа надад хамгийн таалагдсан манлайлах хичээл байсан. Яг өөрийгөө ямар төрлийн манлайлалтай хүн гэдгийг ойлгосон. Манлал 4 төрөл гэдгийг ойлгосон. Би чи ингээ хүнд итгэдэггүй. Yeah, so mostly here at camp. Of course, I've been teaching English to some of the students here, and I'm very proud of them. They've made some great progress in even just a short amount of time. But also, me and some of the other counselors were doing environmental-based lessons. Just the other day, we did a leave no trace lesson to teach students here like how to respect but also enjoy the environment when they're out in nature. За би бол 5 Америк багшийнхаа нэгтийн цуг одоо орчуулад тэгээ англи хэл бас давхар заасан. Тэгээд одоо урлагийн хичээлийг бол ахалж явсан. Яагаад урлагийн хичээлийг сонгосон гэхээр одоо хүүхдүүд урлагаар дамжуулж өөрийгөө таньж мэдэх, тэгээд өөрийнхөө чадруудыг хөгжүүлэх том болцоод байдаг болохоор ер нь урлагийн яг хичээлийн хариуцж аваад тэр одоо хичээл орсон.
түүх дурсгалын талаар хичээл орсон. 40 минутын хичээл. Тэгээ хүүхдүүдтэй яаж сонирхолтой байх вэ гэдэг үүднээсээ илүү ажиллахыг үзсэн. Тийм учраас яг өөрөө нөгөө макет дээр яг жижиг юм хийж ирсэн. Хүүхдүүдийг аль болох нөгөө богино хугацаанд нөгөө анхаарлын сарних хугацааг нь тооцоолж сургалтуудаа аль болох богино товч тодорхой сонирхолтой заахыг илүү чухалчилж үздэг. Бид ус агаар, газар шороо, ан амьтан, байгаль дэлхийн нэгэн хэсэг гэдгээ ухаарч хэлэх үг, хийх үйлдэлээ хорон бүрт анхаарч ирээдүйн хойчтой зөвийг үлгэрлэх нь бидний хийж чадах хамгийн зөв алхам гэдэгт бид итгэж байна.